crowdfunding буюу олон нийтийн санхүүжилтийн талаар олоолаа хөгжүүл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Баяр сайхантай бид өнөөдөр ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай студид урилгыг маань хүлээн авч ирсэн баярлалаа. За таач бас юм дэргэе. Баярлалаа. Тэгэхээр ер нь crowdfunding гэдэг ойлголт нь өөрөө Монголд бол нэлээд шинэ ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монголын олон улсад бол алхидины төгссөн ба. Тэгвэл энийг бол Монголын зах зээл дээр нутагшуулах боломж юу нэр байна вэ? Тэгэхээр ерөнхийдөө энэ crowdfunding гэхээр сайн хэллээ тий. Олон нийтээс санхүүжилт бий болгох гэдэг. За энэ маань болохоор ер нь бол цоо шин юм биш. Ер нь 1800 1700 оноос эхлээд хүмүүс бол тийм ээ зохиол бүтээлээ гаргахдаа тодорхой хэмжээгээр санхүүжилт босгож одоо цааш үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүний нэг тожчтой бол Моцарт тийм ээ 3 симфони олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн. Тэгэхээр нутагшуулна гэхээр бид нар бол яг энэ модель бол яг эдийн засгийн орчин энэ манай нөхцөл байдлыг одоо ингээд дүгнэж үзэхэд том боломжтой болчихжээ. Яг тэгвэл нэгдүгээрт бид нар хүн амын цонх үе буюу тийм ээ 1989 онд хамгийн их төрөлттэй байсан. Яг энэ үеийн залуучууд одоо 25 26 тий. 25-аас доош болон түүнээс дээш насны залуучууд их байгаа учраас энэ залуучууд бол хийж бүтээх одоо эрмэн их хүсэл байдаг. Тэгэхээр энэ эрмэн их хүсэл мөрөөдлийг юу хаагаад байна гэхээр нэгдүгээрт тэр хөрөнгө оруулалтын асуудал. Тодорхой санаа байгаа тэрийг хэрэгжүүлэх гээд явтал хөрөнгө оруулалт авч чаддаг. Тодорхой нэг компаниуд маань бол үйл ажиллагаа явуулаад ашиг орлоготой байгаа учраас банкнаас санхүүжилтээ бий болгоод авч чаддаг. Яг энэ entrepreneur тийм ээ одоо дэлхийн нийтээр яриад байгаа Англид, Хятадд тийм ээ хөгжиж байгаа орнуудад бол энэ entrepreneur гэдэг ийм хүмүүсийг төрүүлэх нь чухал юм байна. Энийг яаж төрүүлж байгаа гэхээр тэд нар энийг олж хараад crowdfunding буюу тийм ээ одоо сүүлийн үед бол энэ social media гэдэг тийм ээ энэ хөгжөөд байгаа үед энэ платформ эдийн засгийн бүтээгдэхүүн болох энэ одоо платформууд дундаасаа энэ crowdfunding босгодог энэ платформ маань маш амжилттай ажилладаг. Тэгээ энийг бид нэр дотооддоо бий болгохын тулд магадгүй энэ цоо шин учраас бид нар бол өөрсдөө одоо яг үйл ажиллагаагаа хийгээ явж байгаагийн хувьд бол асар их хүндрэлүүд тулгарч байгаа. Тэгвэл бол тэр асуудлуудыг бол бид нар цаана гарна. Ингэснээр бид нар яах вэ гэхээр энэ Монголд тийм ээ хийж бүтээ гэсэн маш олон одоо залуучууд олон мянган залуучууд байдаг учраас эдний энэ одоо энэ алтан боломжтой үеийг алдуулахгүй тулд бид нар хөрөнгө оруулалтын цоо шин орчин бий болгох гэдэл байгаа юм л да. Тэр хизэнээс эхэлж ингэж өвдөлтэйгээр ажиллаж эхлэх боломжтой иймэрхүү платформуд ер нь зах зээл дээр нэгээс илүү олон байх боломжтой. Ер нь дотоодын одоо энэ зах зээлийг хэрхэн үнэлж байгаа хичнээн платформ шаардлагатай байна бид нар. За энэ болохоор ингэж байгаа. Онлын хувьд болохоор энэ crowdfunding маань энэ community development талын одоо тэр тал руугаа явсан нь болохоор тэр charity гэж буйны хэлбэртэйгээр явчих болж байгаа. Тэр амлалт өгөх буюу reward дээр тулгуурласан платформ бол одоо та бидний сайн мэд Kickstarter.com байгаа. Тэгээд энэ дээр нэмэх нь бас нэг гурав дахь нь болохоор юуг одоо олон нийтээс equity crowdfunding гэж яриад байгаа. Нэг өсөндөө хувьцаанд шууд өөрийнхөө хувьцааг санал болгоод хөрөнгө оруулалт авдаг. Тэгэхээр бид нар бол Монголд бол одоо энэ макро тийм жижиг зээл бол тийм ээ хас банкнаас авахлаад энэ бус банкуд бол айгүй идэвхтэй явж байгаа. Тэгэхээр equity дээр crowdfunding гэдэг хэлбэр нь бол ерөнхийдөө явж буй эхний үе дээрээ. Энэ маань одоо бол яг одоогийн нөхцөлд бол бас хөрөнгө оруулалтыг шууд тийм ээ хувьцаагаа санал болгоод авах гэдэг маань айгүй хэцүү. Тэгэхээр тодорхой нэг гарааны бизнесийг бид нэр санхүүжүүлэх боломжийг нь тэр reward гэдэг хэлбэрээр нь олох гэдэг. Reward буюу амлалт. Жишээ нь би одоо Kickstarter-ийн үеэр Kickstarter төстэй гэсэн үг үү тийм. Тэр энийг үр дүнг үнэхээр өгч чадахгүй хүмүүсээ ингээд хандуулж байгаа одоо энэ хөрөнгө оруулагчтай backers гэж ярьж байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс яг үнэхээр Монголын одоо энэ нийгмийн сүлжээг хэрэгжилж байгаа хүмүүс энэ хүмүүсийг сэтгэл зүйн талаас ч юм уу. Яг энэ Kickstarter-ийн одоо энэ моделийн загварыг бол ашиглахад одоо бэлэн байгаа юу? Энэ дээр болохоор айгүй гоё асуулт байна. Ягаад тэгэхээр ерөнхийдөө монголчууд чинь нэг шашин шүтлэгтэйгээ холбоотойгоор ганданд очиж ном уншуулдаг тийм ээ. За ном уншуулахдаа яадаг вэ гэхээр яг Kickstarter-ийн загвараар явдаг. Жишээ нь би ганданд очиод кассан дээр нь очиод 10,000 төгрөг бичүүлээд 3-4 ном бичүүлээд тэр талаанаа аваачаад нэг лам дээр очиод ном уншуулдаг тийм ээ. Яг Kickstarter модель бол ерөнхийдөө ингээд судлаад үзэхээр яг энэ загвар байгаа. Нэг өсөндөө би тодорхой хэмжээгээр лам маань болохоор төсөл санаачлагч тийм ээ. Өөрөө мэдлэг чадвартай номоо сайн уншдаг. Тэгэхэд цаана хүмүүс яаж яах вэ гэхээр backers-ууд буюу ном уншуулах хүмүүс тэрэнд ийл хэрэгцээ байдаг тийм. Тэгэхдээ энэ rewards гэдэг загварын гол онцлог нь юу вэ гэхээр би тодорхой хэмжээгээр олон нийтэд танигдсан байх хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүн бий болгоцсон байх хэрэгтэй. Нэг өсөнтөө бүтээгдэхүүний прототип буюу загвар гарчихсан. Их загвар нь гарчихсан. Одоо энийг би их хэмжээгээр үйлдвэрлээд зах зээл дээр гаргамаар байна. Та бүхэн
Хэрвээ таалагдж байгаа манай бүтээгдэхүүнийг худалдаж авч болно гэдэг. Тэгэхээр илүү сайн одоо бүтээгдэхүүний харахгүй баг прототип нь байна гэдэг чинь баг бэлэн болж ин гэсэн үг шүү дээ. Тэгвэл хамгийн анхны санхүүжилтэд татахын тулд ялангуяа хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс ийм хялбархан байлгах тал дээр ерөөхдөө хэр боломжтой байна. Одоо жишээ нь картаар уншуулад интернетээр төлөх боломж нь юу? Энийг одоо товчхон одоо ингэж тайлбарлах юм бол яг юу гэж дүгнэж болох вэ? Ерөөхдөө энэ краудфандингийн өөрийн нэг шин чанар гэж байдаг. Энэ өөрөө маркетингийн шин чанартай, борлуулалтын шин чанартай. Тэгээд хөрөнгө оруулалтын шин чанартай. Тэгэхээр энийг өсөндөө энэ борлуулалт төр тухайн төсөл санаачлагч маань маркетингаа хийчин, борлуулалтаа давхар хийчин, давхар бэкерсүүдээс орсон мөнгөөрөө өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа өргөжүүлээд болж болдог. Тэгэхээр энэ одоо энэ платформ одоо Монголд ингээ үүсчих юм бол яг энэ гурван шин чанар гурлаа зэрэг ороод ирэхээр одоо төсөл санаачлагчдын хувьд бол бэлэн цаасан дээр бичсэн төсөл бариад ийш тийшээ те гүүх биш. Ерөөсөө тэр платформ дотор оруулаад тавихад сошиал медиагаар тарна. Тэгээ бидний нэг давуу тал нь юу вэ гэхээр бид нэр интернетийг маш сайн хэрэглэдэг болчих. Яг тэгвэл бид нэр залуу гэж түрүү хэлсэн тийм ээ. Залуучууд их байна. Тэгэхээр энэ цаашаа он жил өнгөрөх тусам хэрэглэгчийн тоогсно. Тэгээ банкны систем бол ерөөхдөө маш сайн хөгжиж байгаа Монголд. Нэг өсөндөө банк бол IT-гээрээ хоорондоо өрсөлдөж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол яг өрсөлдөө. Тийм. Тэгэхээр өрсөлдөөнтэйгээр бүх банкуд одоо интернет банкийг санал болгоод эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулагч бол энэ төсөл рүү болоод хөрөнгө оруулах боломжтой болоод эхэлж гисэн. Тэгэхээр ямарсан танаа байгууллагаас хийж байгаа бол олуулаа.org байгаа тийм. Олуулаа. 8 сарын 4-өөс. Тийм 8 сарын 4-өөс. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулагч олуулаа.org-оор дамжуулаад хөрөнгө болоод босгож авах бол боломжтой болж байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр манай студид бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Бидэнтэй олуулаа хөгжил төрийн бас байгууллагын гүйцэтгэл баяр сайхан краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтийн талаар ярилцлаа.